Апатэ, 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 аха гэдэг дуу байдаг. Танаа ач зээнэр хүүхдүүд чинь та нар дуулж өгж байгаа. Энэ дуу та нарыг шоглож байгаа. Апатэ гэдэг нь апартмент гэсэн үг, байр гэсэн үг. Солонгосын улс төрч нар ядуу хороолд очиод та нарын байрыг чинь энэ хорооллыг чинь гой сайхан хороол болгож өгнө. Та нарыг бүгднгийн апартмент байранд оруулж өгнө гэж одоо саналыг аваад тэгээд тэр чигээрээ зүхтаа далга болдог улс төрчдийг залуучууд шоглосон дуу байхгүй да. Тэгэхээр өнөөдөр Монгол Ардын нам бол яг 9 жилийн хугацаанд яг энэ дууны араас Монгол орныг орууллаа. Иргэдээ ядуурлаас аварч дундаж давхрыг бий болгоно гэсэн улам ядууруулсан. Эдийн засаг хямралаас гаргана гэсэн хулгай хийж улам хямралд оруулсан. Эх орноо өрнөөс гаргана гэсэн 15 сая төгрөгийн өртөө байсан нэг хүн ногдох өр 15 сая байсан бол одоо 38 сая болгосон. Татврын дарамтыг бууруулна гэсэн хаа сайгүй бүх шатнд татвар нэмж байгаа. Хураамж нэмж байгаа. Зээлийн хүү буулгана гэсэн улам өссөн. Нийгмийн даатгалын шимтгэлийг буулгана гэсэн дахиад өссөн. 1 сая ажлын байрыг бий болгоно гэсэн залуучууд гадаад дөрвсөн. Төрийн өмчийн оролцоог бий болгоно гэсэн 30%-ийг төрийн өмчийн оролцоо бүр эдийн засагт 30% байсныг бүр 70% болгосон. 5 дугаар цахилгаан станц, 5 толгойн цахилгаан станц, Багнуурын цахилгаан станц, Твшийн говийн цахилгаан станц барина гэсэн нэгэн ч баригдаагүй. 100 мянган айлын орон сууц барина гэсэн тэрэндээ хүрээгүй. Төрийн урлагийн зардагыг багасгах гэсэн улсын төсөв 2016 онд 9.5 их найдсан бол 36 их найд болгож 4 дахин нэмсэн. Амьд бурхад болсон ахмадуудаа жил болгон тэтгэврийг чинь нэмж өгнө гэсэн 9 жилд 3 удаа нэмсэн. Авилгал хээл ахлыг устгах гэсэн төрийн бүх шатанд албан тушаалтнууд хувийн хвшлээс ард иргэдээс авилгал нэгтэг болсон. Тэгэхээр үнэхээр жинхэнэ утгаараа та нар бол апатэ аха болголоо да. Тэгээ одоо зандан шатар дарга та бол ийм олон алдааг өнгөрсөн хугацаанд гаргасан алдааг бүгдийг засч чадахгүй. Тийм учраас нэг 3-4 юм хий. Татвараа багасгачих. Нийгмийн даатгалын шимтгэлээ багасгачих. Тэтгэврээ нэмчих. Авилгал хээл ахуултаа жоохон тэмцчих. Бүгдийг тач чадахгүй. Энийг л хийгээрэй. Тэгэх юм бол одоо тэр дууг танаа үр ач нар чинь гişүүд та нарт дуулж өгөхгүй болох байхаа гэж найдаж байна.